Тэгэхээр үүний 25% гэхээр чинь 22 процентын сайн үгийг бид алдаж байна. Одоо хугацаандаа системд оруулахгүйгээс одоо хугацаандаа санал авахгүйгээс хугацаандаа багийн хэлбэрийн сургалтанд оруулахгүйгээс тэгээ бас бүх үзүүлэлтүүдийг шалгуулах бол урамшуул бидний бат анхаарах зүйл бол одоо манай аймгийн хэмжээний бүтээн байгуулалт бол хариуцлагатай сайн зохион байгуулагдаж ингэж явдаг. Хамгийн гол нь одоо энэ урамшуул баталгаажуулалт бүтээн байгуулалтын иргэний байгуулалт хамтраад бүгдээрээ одоо ялгаад явж байгаа хугацаанд цаасан баримтуудаа оруулж саналаа өгөх баримтуудаа бүрдүүлж эдгээрт анхаарах бол бид нараас дахиад 200 сая төгрөгийг одоо нөгөө дүн өгдөг шиг сайн байлаа гэдэг шиг энүүний дайны ингээд ямар нэмэлт гүйцэтгэлгүйгээр хугацаанд ажилуулгыг гүйцэтгэл болгодог энэхүү урамшуул шиг бол боломжтой үнийг бас алдаа гарыг хангалттай бас зүйлсаага. За тэгээд ерөнхийдөө өгтав орон төрлийн сангийн талаарх мэдээлэл сайнхаа тодорхойлоод ихсэлээ. Томорхон за энэ 21-23 он гээд урагшаага сумынхан гэж байна. Манай аймгийн сонгуулийн ингээд нөгөө урамшуул авсан. Тэр ГСО гэдэг энэ ахад гүйцэтгэх зорилттой урамшуул гэдэг. Энэ урамшууллын дүнгууд наагаад байхгүй. Энэ оноо ямар оноо авснараа хэдэн төрлийн урамшуул хэрэгсэг асуулаа. Энэ тухайн өмнөх онд авсан дүн нь болохоор зэрэг одоо урт харагдаж байгаа мөнгө дүн нь болохоор 19 сая төгрөгөөр ихсэн юмгүй одоо дэмжлэгүүдийг авсан бол дараа урамшуулалт нь болохоор дараа онд суугдах мөнгө нь дүн нь одоо арийнхын дээр гүйцэтгэх зорилго урамшуул гэх ингээд сумын нэр нь яаж ганцхан өөрөөс үг гарч байна. Хамгийн дээр л авах хэрэгтэй. Одоогийн үйлчлэлийн хөрөнгө оруулалт хөрөнгийг хэрхэн төлөвлөдөг талаар сая хэлээд ярих шиг боллоо. Тэгээд овгын бол одоо иргэдэд энэ жилийн 25 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтыг хийх ажлын талаар мэдээлэл гэж хэлсэн шүү дээ. Тэгээд зөвхөн бид журам танилцуулаад ингэж болчиход байна. Тэгээд айгүй мэдчил байгаа шүү дээ. Энэ орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөний яаж эргэлж яаж төлөвлөх юм гэж байна. Аавд хэрхэн аймгийн орон нутгийн сангийн хөрөнгө оруулалт аймгийн хөрөнгө оруулалт ямар ажил хийх вэ? Тэрийг хэлж байна. Яг осоо гэдэг мэдээллийн хүрээд иргэд маань бас анхаарах зүйл энэ орон нутгийн сангийн хөрөнгө оруулалт иргэдэд байна. Ялангуяа аймгийн төвийн иргэд маань айгүй сул оролцоотой. Уг багийн иргэдийн нийтийн хурал дээр хийдэг. Багийн иргэдийн нийтийн хурал нь яг энэ орон нутгийн хөрөнгө оруулалтыг энэхээ хууль журмаар 4-5 сараар хуралтай эргэцэн хөрдлөө өөрсдөө нь хамааралтай баг дээр нь хийх ажлын төсвийг төлөвлөхөөр өөрсдөөс нь санал авах тэгээд эргэцэн хөрдлөөрөө нөө хурал нь хийгдэх улмаас одоо саяны дээр урамшуул гэж хэлээд байгаа тэндээс хэлээд байгаа мөнгө чинь өөрөө багасч байгаа болчихж байгаа. Энэ яг журмаар нь иргэдээсээ санал аваад тэр саналаа нэгтгэж ингээд засалж байгаа. Багийн иргэдийн нийтийн хурал дээр дахид танилцуулаад дахид олонхын санал авсангийн ингэж ирэмтгээ. Тэгээд саяны хэлээд байгаа сумын ажлын хэсэг дээр нөгөөд баг дээр нөгөөд тэгээ баг дахиж ирэмтлээд сумынхаа засаг дарга дээр зэслээд сумын иргэдийн хурлынхаа тухайн жилийн төсөвтэй ингэж ийм байдлаар явсан төсөвийг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг сангийн яамны холбогдох газрууд нь үнэлээд яг энэ
шатаараа зүг явж уу? Яг эрдмээрээ явж яг шатаараа явж чадчих уу гэдгийг үлж байгаа хөвчлээ. Одоо тэр хэлээд байгаа урамшууллыг нэмж өгөх байхгүй юу? Нийт орсон хөрөнгөний нийт орон хөрөнгөний сангийн хөрөнгөний 25% хүртэл хамгийн сайн ажлууд 25% авах гэсэн. Сая 800 сая төгрөг мандал Сүхбаатар сум 200 хамгийн өндөр авч байгаа. 800 сая төгрөг орчим байдаг хаа. Тэгээд тэрний 25% 200 сая төгрөг нэмээд тэр бүхэн орчим төгрөг чухал шүү дээ. Үсэндээ яг хийгээд яваад байна. Тэр бүхэн хүмүүс бол хөөрхөн ажил. 8 баг дээр юм хийж нийтлэг Сүхбаатар сумынхаа томоохон их ашиг яасан бүтээн байгуулалтын ажил, хөрөнгө оруулалт, инженерийн шугам сүлжээний ажил хийх ийм ажлууд ингээд зохицох боломжтой байна. Тэгээд иргэд маань өөрсдөө боолоод хувьд нь унаад байдаг. За нөгөө нөхцөл үйлэн шүү дээ. За эдгээр нийтийн уур хуралцсан уу? Хурлаж санал авсан уу? байхгүй. За тэгээд эдгээр унаад. Улаан ярьж болдог. Улаан ярих гэхээр материал яриад байдаг. За тэгээд төлөв байгуулах албан шаардлагаа өөрөөр яг гадаг логны хичээл өгдөг байна. Нөгөөдгийг айгүй тийм ямар аргаар тийм бас энэ орон хөрөнгөний сангийн үнэлэх банк гэдэг үнэлэхний энэ сурчлах банк гэдэг явж ирсэн хэвчээ. Хаавар ямар ийм юм гэдэг түүх зэрэг. Одоо захын үгээс асуугаад нэг түүхч байлаа. Танаа банк болчихсон уу? Болтаагүй юу? Тэгэхээр ирээд одоо ямар нэг ажил хийх шүү дээ. 10-ыг асуух болцсон банкууд 5 суугаагүй байна. 5 суусан гэж юм байна. Эсвэл өөр байдлаар үнэхээр айн бодлоо мэдээж өгсөн байх. Сумын засаг дараа манай хавцлын судлаа мэдээж өгсөн байна гэж. Ингээд үнэлгээний банк нь өөрөө бас нарийн явж байгаа гэж шийдээд. Энэ угаасаа үнэлгээний банк гэж тусах анхны энэ урамшуул болох систем ч өөрөө гадаадын төслөөр хийсэн байхгүй юу? Орон хөрөнгөний сангийн хөрөнгө оруулалтын эрхлэх ажлыг дэмжих чиглэлээр гадаадын хөрөнгө оруулалтаар ажиллах төслөөр ихээр төсөл нь өөрөө сайн ажилласан орон хөрөнгөний сангийн эрхлэлтэй хийж чадсан айн сумыг ихтэй аймаг юу байхгүй тийм урамшуул хаа. Сумыг дэмжих байдлаар нэмэлт урамшуул өгдөг болоод тэр нь 2000 саяны хаадлаа төсөл дуусаад тэгээд энэ сангийн яам хөрвүүлээд явж байгаа. Нэмж урамшуул өгдөг. Тэгэхээр хамгийн зөвхөн хэлгээд сайн гол юу хэлгээд байгаа гэхээр эрдэнэ тааврын орон хөрөнгөний сангийн хөрөнгө оруулалтыг эрмэлэх хэлээр анхных нь шатаараад маш идэвхтэй болчихсон. Багийн эдийн нийтийн оролт дээр маш дуу хоолой өгөөд санаа өгөөд багийн цэгтараас эхлээд айл өгөөд яваад иргэдээс нөгөө таасан дээр ингээд бүхлүүлээд авдаг тэр юм бол маш идэвхтэй оролцуулах хэрэгтэй. Багийн цэгтараас чинийг өөрөөр авдаг хэрэгтэй. Одоо нөгөө иргэд нь өөрсдөө хөгж яг өөрсдөө оролцох болтой зүйлтэй нөгөө тийм хийх ямарч юу болдог. Баахан дээр ажил болгоо цаас үйлдвэрлэж иргэд рүү орчдөг иргэд нь нөгөө тийм бүлгүүдээр нөгөө энэ хуралдаа хуралдаа ирэхгүй доорож 100 хүн иржиж хүчин төгөлдөр хуус гэдэг нөгөө ноцгой яваад ингээд гарч ирэхэд байдаг. 100 хүн оролцдог ахаар 30 хүн ирдэг. Баян хуралдаа ирдэг. Манай 2 дугаар багийн 30-40 хүн ирдэг шүү дээ. Тэгэл өөр хүмүүс ирдэг. Залуучууд нь идэв байхгүй хэвчлээ. Энэ байдлаас болоод орон хөрөнгөний сангийн хөрөнгөний ажиллаж тэгээд Сүхбаатар сум муу гэж хэлэх шиг байхгүй юу? Сум муу байна. Мундаг сумдуу байна. Бүтэн авч чаддаг. Нөгөө авдаг нөгөө бюджет авч чаддаг. За нэгдүгээр тооцоо, хоёрдугаар хямд байна. За бидний иргэс зүгээс хам хаана. Хоёрдугаар, нэгдүгээр баг, гуравдугаар гэсэн өөртөө сумын засагдаар багийн засагдараас асуух хэрэгтэй. Бид нар хурлаа хийгээд энэ бодомжны төлөвлөлтийг хөрөнгө хийхээр төлөвлөсөн байсан. Энэ төлөвлөлт олонхны санаараас энэ зарлыг хэрхэн яаж хийсэн таа. Тэгээд өөртөө иргэд багийн засагдарамж иргэд хариу авахгүй, иргэдэн ч иргэд нөгөөдгийг асууж байгаа юм байхгүй. Тэгээд ийм за одоо иргэдийн оролцоог хангах гэж энгийн юмнаас хэлж байгаа. Иргэд актив юм тийм идэвхтэй хандах гэж. Тэгээд нөгөө хитэн очиж хэмтэн шимдгээс наагуурлыг болох гэж
бид эрхээ эдэлж байгаа гэдэг. Уг нь иргэд өөрсдөө эрхээ эдлэхэд бол мэдээлэл олж авах гэж байгаа хэрэгтэй байна. За бид нар ямар хэрэгтэй би юм олох хэрэгтэй гэдэг. Хамгийн гол одоо энэ иргэд яаж байгаа төсвийн эрх мэдэлд оролцоо болсон. Энэ нь засаглалын нэг өөрөө төсвийн эрх мэдэлтэй. Хуулиар болсон эрх байна. Энэ нь аливаа өөрчлөлт хуулиар болсон эрх байна. Төсвөр түүнийг дагсан төсвийг авч байгаа юм. Тэгэхээр одоо энэ хуулиараа өмнө олох хэрэг байна. Багийн нийтийн хууль байна. Бусад одоо хэлбэрээр зөвхөн нэгдээ саналаа өгүүлж орж ирэх ийм хуулийн хэлбэрүүд байна. Хоёрдугаар тэрийг дагсан та гэхдээ бас төсөв шийдэх чинь нэг олон зөвшөөрлийг сангад тусгайлах аймгийн төсвөөс юуны төсөв шийддэг одоо хүмүүсээс гадна дахиад таамагны саналаар нэгтгэдэг тийм төсвийг одоо хуулиар бий болчихсон. Ингээд тэрийг хуулийнхаа дагуу авах хэрэгтэй баггүй. За яг зэвэж тэр нэг босно. 25 оны он яваад гачиг. Дараагийн мэдээлэл энэ өрөө дээр их юм. Орон нутгийн өрнө болтой ажил. Эдгээр төгрөг энэ жил 25 он эдгээр төгрөг тавигдсан. Хаана ямар одоо тав энэ басныг яаж энэ сугаатар сумын иргэдэд зориулж байгаа босмын иргэд байна. Гэхдээ энэ чинь аймгийн төсвийн хүрээнд ярьж байгаа болохоор ер нь бол сундад эдгээр төгрөг тавигдсан аймаг өөрөө орон нутгийн сангаар ямар ажил төлөвлөсөн. Энэ бас мэдээлэл өгөх шаардлагатай шүү дээ. Болж байна. За, орон нутгийн төсвийн талаар аймгийн санхүү зүйн сангийн хэлтсэн үйлчлэлтэй ганц нэг таалбар мэдээлэл хийжээ. Яг аймгийн төсөв аймгийн иргэдийн хурлаар батлагдсан орон нутгийн төсөв хаана ямар ажил хийсэн бэ гэж. Сайн та бүхэн мэдээлэл Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, нийгмийн даатгалын сангийн 25 оны төсвийн тухай, эрүүл мэндийн даатгалын сангийн 25 оны төсвийн тухай, үндэсний баялагын сангийн 24 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг Улсын хурлын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн чуулганаар хэлсэн батлагдсан байгаа. Үүний дараа аймагуд төсвөө бас баталдаг байгаа. За тэгээ Монгол Улсын эсрэг захиргааны нөхөд дэвсгэр нэгж түүний удирдлагын тухай хуулийн 35 дахь зүйлийг 35-ийн 1-ийн 9 дахь заал, 35-ийн 1-ийн 18 дахь заал, 48-ийн 8 дугаар зүйлийн 48-ийн 1, төсвийн тухай хуулийн 64-ийн 1-ийн 2 дахь заал, Монгол Улсын 25 оны төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийг тусгаж үзсэн аймгийн 2025 оны төсвийг батлаа. За 25 оны төсвийн онцлог болохоор төрийн албаагчдын цалин, байр ашиглалтаа холбоотой хохирол байдаг, өргөн зүйлсийн төсөөлөлт гэсэн 3 онцлогтойгоор 25 оны төсвийг батлагдсан байгаа. За цалин усны тухайд болохоор төрийн албаагчдын цалин үнэлийг 2025 оны 1 сарын 1-ээс 6 хоногийн нөлөөлөлөөр таажиж, Суун Улаан аймгийн суурь зарцалт тусгаж өгсөн байгаа. За байр ашиглалтын зардлын тухайд болохоор засгийн газраас эрчим хүчний салбарын шинжилгээ хэрэгжүүлж байгаатай холбоотойгоор орон нутгийн байр ашиглалтаа холбоотой тохирол зардлыг эрчим хүчний яам, эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс ирүүлсэн тав цагийн дагуу орон нутгийн суурь зарцалт тусгасан. За төсвийн төслийг боловсруулахдаа гэрэл захиалгаа, турш халааллын зарцлыг холбоотох байгууллагаас мөн судалгаад авч тооцоолсон. Ерөнхийдөө 5 сарын 1-ээс ер нь бол хүчин төгөлдөр болж нэмэлтээр айлах хурц гэсэн нэмэгдэж явахаар нэмэгдсэн байгаа. За өргөөр зурсан төсөөлөлт гэдэг нь өөртөө Монгол Улсын өнөөгийн эрхтэн орчны хүрээнд алсын хараа хойш тойр уртухтааны өргөн баримтжих хөгжлийн зорилгот хөтөлбөр Монгол Улсын хөгжүүлэлт 5 жилийн үндсэн чиглэл засгийн газрын үйл ажиллагааны зорилгот үзсэн үндэсний салбарын төсвийн ерөнхийлөгчийн захирагчийн хөтөлбөрийн гэсэн 4 төвчнийг тодорхойлох гэж төсвөө төсөөлөгдсөн байгаа.
За 2022 оноос байгаль орчин нөхөн зэрэг арга хэмжээний зарлалыг зөвхөн англи дээр тусгах байсан бол 2022 оноос хойш бүх сүмдэд ижил тэгш орлого зарлалыг хуваарлаж өгдөг болсон байгаа. Энэ маань болохоор байгаль хамгаалалт нөхөн зэрэг арга хэмжээний зарлалын засгийн газрын 22 оны 2-р тогтоолоор байгаль хамгаалалт нөхөн зэрэг арга хэмжээний зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх зарцуулах тайлбарлах журмын дагуу зарцуулалтыг сүмдийн зардал тусгаж өгсөн байгаа. Дараагийн зургийн нараар тавьчих. Аймгийн орлогын тухай та бүгд товчхон танилцуулъя. За аймгийн орлогыг ерөнхийдөө 7 орлогоос бүрддэг байгаа. Аж ахуйн нэгжийн орлого албан татвар, автын өөрийн явахаар албан ёсны татвар, улсын мэдээллийн хамт шашилсны төлбөрийн орлого, хүү төрлийн орлого, бусад байгууллагын өөрийн орлого, бусад орлогосон орлогоодаас нийлүүлж манай аймгийн орлого нийтдээ 40.4 тэрбум төгрөгөөр төсвөлөгдсөн байгаа. За сая өнгөрсөн онд болохоор 24 онд төсөв 2 удаа батлагдсан байгаа. Эхний 20-аар болохоор ерөнхийдөө урсгал зарим зардлуудыг 50-100% бууруулах гэдэг чиглэл төсний дагуу сангийн амнаас ирүүлж бид 2 удаа төсөв аудит өргөн барьж аудитаас гарч ирсэн ерөнхий төлөвшөлтөөр өргөн барьсан байгаа. Үүнд болохоор цахилгаан ус нэмэгдүүлж байгаа. Бусад зарим урсгал зардлууд гэдэг маань нийт хавшил худалдаа, сургалт семинар, хурал зөвлөгөө хийх, бие тамируулалтын тэмцээн зохион байгуулах, гэрэл ажлын ажиллах, дуудлага машин хөлсөх, зөвлөл хорвоо хэмжих гişүүдээр ажлын өршөөлийг 100% бууруулах гэсэн дагуу төсөвтөөр тооцоолсон байгаа. За аймгийн төсөө санхүүждэг ерөнхийдөө 6 байгууллага байдаг. Бодлого харилцааны газар, орон нутгийн өмчт газар, санхүүгийн хяналтаа дэвтэн алба, аймгийн стандарт хамгаалалт, иргэдийн хурлал, байгууллага орчны газар гэсэн ерөнхийдөө манай аймагаас санхүүждэг газар. Бодлого харилцааны газар болохоор 387.7 сая төгрөгөөр төсөвлөгдөж, орон нутгийн өмчийн газар болохоор 391.4 саяар төсөвлөгдөж, санхүүгийн хяналтаа дэвтэн 476 сая төгрөг төсөвлөгдөж, шууд харцдаг байгууллагын аймгийн засаг дарганы даснаас санхүүждэг ахмадын одоо хоорондоо үйл ажиллагаа дэмжих болохоор 96.1 сая төгрөг, цагаагаар зориуд баримтлах арга хэмжээний зарцал 5 сая төгрөг, ус сувгийн татаас гэдэг нь одоо урсгал ус маань бид нар жил болгон татаас өгдөг 30 сая төгрөгийн татаас төлөвлөсөн. Малын урсан зэрэглэл үйл ажиллагаа 624.1 сая төгрөг, малын халдвар хөгжлийн бууруулах, тоглолт бус вакцин живлэх транспортоор зардал 81 сая, улаан тавлын нийгмийн гэрээр гүйцэтгүүлэх, Монголын улаан тавлын нийгмийн эрхтэн байдлын тухай хууль заасан орон төсвийн санхүүж 70 сая төгрөг, цөмсөргийн үйлчлэгийн сэлэн үйлчлэгийн дэмжих 20 сая төгрөг, гавшаа санхүүх зардал 40 сая төгрөг, засаг даргын мөрөө хөтөлбөр 800 сая төгрөг, цэвэрлэг байгууламж 181 сая төгрөг, хүүхэд хамгаалалт 156 сая төгрөг гэж ерөнхийдөө нийт аймгийн одоо орлого зардлын хэмжээ 80.6 тэрбумаар төсөвлөгдсөн байгаа. За чим мэдээлэлээс асуух зүйлээ асуугаарай. Чи тогтоолох хорооны тогтоол гарсан байгаа. Одоо ерөнхийдөө айл өрхөд болохоор 5 сарын 1-ээс нэгдээд явах байлаа. Та бүхэн мэдээлэлээр аваа. Төсөв байгуулалт болохоор 2 сарын 1-ээс нэгдээд үн тариф өөрчлөлтөөр олгосод явж байгаа. Хаагаад дөрөвдөр мэдээлэлтэй хийчихсэн. 10 сая төгрөг. 5 сая төгрөг. 10. Аха. Үүсгэн зориулаад үйлдвэрлэж хурдан заруулна гэсэн үг. Тийм аа, наадах юм болохоор өгнө. Тэгээд урчин байдаг нэрээ ихэд асуух сахиу байгаа. Тэгээд асуух байна. Дөрөвдөр үеийн бүрдүүлсэн байна.
Багийн заавал болчихсон юм болчихсон юм. Болчихсон яа тэр хаашаа яасан Ерөнхийдөө манай аймаг улсад төвлөрүүлдэг аймгийн нэг байгаа. Манай аймаг 2022 оноос хойш улсад төвлөрүүлэх одоо улсын орлогын бүрдүүлгийн нийгмийн аймгийн нэг хэсэг гэсэн. 2022 оноос манай төвлөрж эхэлсэн 2.1 тэрбум, 2023 он 4.3 тэрбум, 24 онд 2.3 тэрбум, одоо энэ жил болохоор 2.1 тэрбум нийтдээ 12.7 тэрбум 4 жилийн хугацаанд манай төвлөрсөн байна. Сэдвэшээс болсон юм. За тэрөө нэрчмэнээс асуудал тоталж ажил болох байлаа. Асуудал хариулт байж байна. Сонсогдохоор үндсэн бодлого нэг тэнцвэрс орон тавны орон төвчтэй сангийн бодлого тавны дэвшил ерөөсөө одоо дараа нь тэгэхээр бодлого тэнцвэрс ямаа тэнцвэрс болчихсон. Тэгээд нэгтэй Смертельно важно. Жижиг хөрөнгө талаар хэлж байна. За орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр одоо 25 онд төсөлсөн ажлууд болон өмнөх оноос шилжиж орж ирж байгаа ажлуудын талаарх мэдээлэл хэлье. За шилжих хөрөнгө оруулалт гэхээр зэрэг хатуу ажилттай авто зам жаглан сумын авто ажилттай авто зам бол 22 оноос хойш хэрэгжиж явж байгаа. 25 он хүртэл хэрэгжинэ. За дөрөв нь 2025 онд бол санхүүж дөрөв 168 сая. За нийт төсөв төгрөг нь болохоор 469 сая төгрөг гэсэн. Ажлаа өрхийн эрүүл мэндийн төвийн байдлаар Сүхбаатар сумын 5-р баг дээр байгаа. Энэ бол бас өөрчлөлт явагдана. Баянгол сумын үеийн далан, Тушаал сумын эмийн эрэлтийн сан, за Камержуулалт Алтан болон сум, Санд сумын долооны шугамын өртгөл, Түшиг сумын төрийн албан хаагчийн байрны захиргааны шугам, за аймгийн хэмжээнд бол цэргийн штабын сургалтын төв, за Хөдөр суманд инженерийн шугам шилжээний ажил, эрүүл мэндийн дулааны шугам Түшиг сум, хайр хурцлалтай авто зам Сүхбаатар сум, Өндрийн усан сан, Орхон сум, нийтийн зургийн сан талбайд орчилт Мандал сум гэдэг. За эдгээр ажлууд бол 22-оос 23 онд эхлүүлсэн ажлууд бол үргэлжлээд явах нэ. За шинээр эхлэх хөрөнгө оруулалт гэхээр зэрэг Алтан болог сумын инженерийн шугам шилжээний шинжилэл 2020-25 онд хэрэгжих 500 сая төгрөгийн өртөгтэй. Төрийн албан хаагчийн байр барих 13 сумын 500 сая төгрөгийн 280 сая төгрөгийн өртөгтэй. За шинэ хороололт 0.4 МВт шугам татах ажил Жавхлан сумд 313 сая 700 мянган төгрөгийн өртөгтэй. Хилэг аймгийн Орхонтол сумд бол сумын төвийн газар доогох дулаан цэвэр усны шугам ходог гэсэн ажил байна. За Сайхан сумын цэвэр усны шугам гэсэн ажил байна. За Сүхбаатар сумын дулааны шугамын засвар шинжилгээ ажил 4-р баг дээр 100 сая төгрөгийн өртөгтэй ажил 2025 онд эхлээд 25 онд дуусна. За Бохрын шугам мөн ажил 25 онд эхлээд 25 онд дуусна. 300 сая төгрөгийн өртөгтэй. За дулааны шугам Түшиг суманд гэрэлтүүлэх Хушаад суманд дулаан хаан тосгон төрийн албан хаагчийн байрыг дулаанд холбох Шаамар сум дулаан хаан тосгон. За гүний урдад бол Шаамар сум дулаан хаан тосгон гэсэн ажлууд байна. За өөрөөр сумын ажлыг болохоор өртөгтэй хэлж. За Богонтод ариутгах татварын засвар хэрэгжих юм байна. Мандал суманд байрны багсаар засвар, за Хараа голын гүүрний засвар, за цэвэр усны шугамын засвар шинжилгээ Сүхбаатар сумын 7-р баг дээр 200 сая төгрөг өртөгтэй. За 1-р хэсэг нь 60 айлын тоглоомын талбайд орчилт Сүхбаатар сумын дээр
100 сая төгрөгийн өртөгтэй 25-аас 25 хүрчнэ. Орон сууцны байрны дээрх Сүхбаатар сумын 2 дугаар баг 148 сая 02 мянган төгрөгийн өртөгтэй. Хамтрын засгийн засвар хамт төхөөрөмж аймгийн нэгдсэн эмнэлэг дээр хийх тийм байна. Тэрбум 340 сая төгрөг. Орон сууцны байрны дээрх 2 дугаар баг 148 сая. Тэгээд шилжих хөрөнгө оруулалт нь болохоор Сүхбаатар ерөнхий боловсролын спорт сургуулийн зураг төсөв үйлчлээд шилжиж дараа нь шилжих хийгдгээр ажиллаа байна. Соёл спорт төвийн цогцлогын зураг төсөв Сүхбаатар сумын 5 дугаар багийн жил орохоор болсон юм байна. Дараа нь үйлчлэх хэрэгжиж юм байна. Эдгээр шугам зүйлээ зураг төсөв Сүхбаатар сумын дээр Дулааны шугамын зураг төсөв Сүхбаатар сумын 1-р багийн ангид зэлгэр голын үеийн даалгын зураг төсөв түшигсэн. Хот байгуулалтын хөгжлийн төлөвлөгөө түшигсэн. Хот байгуулалтын хөгжлийн төлөвлөгөө хөдөлсөн, зөвлөсөн, самсан гэсэн ийм зардлууд бол орон нутгийн хөгжлийн сангаар хилтэгдэн багтаад одоо 2025 онд ирж болоо үргэлжлэн ирж болсон байна. Өнөөдөр бас хамгийн гол нь бид нар янз бүрийн инженерийн шугамчлал барилга байгууламжийн санал өгдөг энэ шинээр барих цэцэрлэг хэдэн ортой бүхний явдлыг санал өгдөг. Энэ дээр бас зураг төсөв байх болохоор тухайн ажил хөгжихгүй байх учраас та бүхэн анзаарсан баг саяны 25 онд үлээд сумын ажлууд дээр зураг төсвийг эхлээд батлагдаад олон төрлийн цагийн хөрөнгө оруулалтаараа дараа нь одоо улсын төсвийн болон аймгийн хөрөнгө оруулалт хөрөнгө оруулалт тухайн одоо сэтгэл сургуулийн байрч ядуу хөрөнгө оруулалтаар хөрөнгө орон хөгжлийн цагийн хөрөнгө ч юм уу ингэж байхад бол эхлээд бол одоо зураг төсөв батлуулдаг. Үүнийг бас яшаагүй иргэд бид нар саналаа татаж одоо хэлсэн батлагдаж төсөвтэй оруулж батлуулдаг болсон байна шүү. Таавал хөгжлийн саналаа олгоход асуулт байна. Шилжих төсөвтөр 24 онд хамтын өргөж Сүхбаатар сумд тэр өмнө төсөвсөн 500 саяын ятсан хамтын өргөө хөгжлийн бэрхшээлт өгдөг байж энэ дуртагсан багш байна. Сүхбаатар сумын төсөвтэй. аймгийн төсөвдөр орон нутгийн хөгжлийн сангийн аймгийн орон нутгийн хөгжлийн сангаар яг Сүхбаатар сумын орон нутгийн хөгжлийн сангаар хийж байгаа ажлыг танилцуулж энэ дээр бас зөвлөдөг байна. Тэгэхээр Сүхбаатар сумын дээр төлөвлөлтөд байж байгаа. Аймгийн төсөв. Аймгийн хөрөнгө оруулалтаас байж байгаа тийм. Хөрөнгө оруулалтаас байж байгаа. Хөрөнгө оруулалтын аймгийн хөрөнгө оруулалт энэ төсөв бүтцийг дахиад аймгийн төсөв дотороос энэ аймгийн төсөв орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт гэдэг тусдаа одоо энэ сая танилцуулсан дөө орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт хийж байгаа юм. Одоо нэг өөр багц мөнгнөөс ганы хийж байгаа чинь аймгийн үндсэн төсвөөс нь гарч байгаа. Энэ бол орон нутгийн хөгжлийн сан гэдэг тусдаа багцаар хийж байгаа ажлаа болно. Улсын аймгийн орон нутгийн сангийн хурд тэгээ бусад хөрөнгө бас байж болно. Тэгээд нөгөө тухайн сумд ашиг болсон дээр ингээд төрөл бүрийн хөрөнгө байна. За таахын хэлбэрийн төрөйа. Хоёрдугаар багийн дэлбэрсэн. Орон нутгийн хөгжлийн сангийн дахаар сургуулийн бэлтгэх зүйлтэй өчрөө таван баярлалаа. Хэдийгээр цаанах асуулаа юм үргэлжлэж орон нутгийн хөгжлийн сан болоод
улсын төсвийн хэсэг юм аа. Энэ төсөв бол тухайн аймаг орон нутгийн байр шиг хүн амын тоо дотор төлөвийн байдал зэрэгээс хамаарч янз бүр байдаг. Жишээлбэл манай Сүхбаатар сумын дээр бол 800 гаруй байдаг. Энэ хүн бол тодорхой хэмжээний цагшмалтай цаг хугацаатай дөрвөн төсвийн тодорхой хэмжээнд хугацаанд бүрдэж ирж явдаг ажил гэж би ойлгож байна. Жишээлбэл одоо багийн дарга хэсгийн дарга бол яг одоо нэгдүгээр үлгээс дуусч байгаа энэ цаг үед айлуудаараа орчихсон эсрэг бүлгийн зохион байгуулалтаа хийчихсэн ийм байх ёстой. Гэтэл одоо энэ болтойгоо ярьж байгаа бол бидний танаар орцтой болоод энэ төсөв ингээд оруулж хэмжээгээр зөвхөн жоохон муу юм ярьдаг болоо. Төсвийн хуучин дээр угаасаа хамгийн дарга ямар орон нутгийн хөгжлийн сан бүрдүүлж байх эрхлэх санхүү ямар үүрэгтэй байна. Эсгийн дарга энэ санхийг яаж авах вэ? Айлуудаар эсрэг бүлгийн зохион байгуулалтанд өдөржин уулзалт хийх. Жахмаар төрөлхтний арга байна шүү. Тэгээд та нар хэлбэрийн дуртай ирдэг болохоор энэ төсвийн оруулах засагтаа чичээч юм байх хэрэгтэй. Тэгээд одоо багийн дарга бид нэр одоо ингэж айлуудаар ингэж байна. Энэ хэсэг бүлгийн зохион байгуулалт ингэж хийсэн. Төсвийн зохион хуулийн тарихаар өвдөр үйлчлэл бид ийм ажил хийж байгаа нэгээс жоохон нэг урамшуул хэдэж үргэлжлүүлэх шахуу энэ журам байхаа яхаа болох хэрэгтэй. Хоёрдугаар энэ мэдээлэлээр одоо энэ байртай би авсан Сүхбаатар сумд хэдэн дөрвөн ажил тийм мэрэгдэл санаа гэж эрдэмтэд одоо ингэ хэрэгжиж явж байгаа. Эдгээр өгсөй байсан. Одоо энэ жимт 25 онд 11 тэрбум төгрөгийн ажил хийсэн биш. Энэ бол цэвэр мэрэгдлийн санаа хийх ажил тахгүй юу? Энэ хоёрдугаар эрдэмтдийн санааг авлаа. Энийг одоо зураг төсвийн одоо сая бас бороо хийж байна. 7 сарын 15-ны дотор зураг төсвийн бүгдийг боловсруулаад тодорхой сумар нотын эрхлэх байгууллагын иргэдийн оролт өргөн барьсан байна. Энэ бас баг сумын өдөр тахал шалтгаан хийх гэж байна. Иргэдүүд саналаа өгдөг. Манай бол тийм хот хэрэгтэй байна. Манай бол тийм хэрэгцүүлэх хэрэгтэй байна. Манай бол одоо ийм өрхийн хэмжээ хэрэгтэй байна. За энэ ажлуудыг хийгээд явах хэрэгтэй. Гуравдугаар болохоор энэ юу болохоор орон нутгийн хөгжлийн сандын одоо иргэдийн сандыг авахгүйгээр иргэдийн төлөөлөгч дуран мэдээ хамаагүй төсвийн санд оруулж ирж байгаа. Энийг болох хэрэгтэй. Манай иргэд гэсэндээ шал хэрэггүй юм оруулж ирээд батлуулдаг. Тэрнийг иргэдийн санд авсан ч юм уу хойд нөгөө хэрэгжилтэн дээр унжээд. Энэ болохоор зүгээр нэг цаг өдөр жимс өөрийнхөө одоо улстай улсын иргэдийг өсгөх гэсэн хуулийн төрчийн гарч байна. Энийг ойлгох хэрэгтэй. Энэ орон нутгийн бизнес иргэдийн сандыг авахчаа одоо 10 хэдэн жил явж байгаа. Үгүй хэрэгжсэн байх хэрэгтэй. Дөрөвдүгээр орон нутгийн бизнес санаа хэрэгжиж ажил нийлээд ажиллаж хэрэгтэй эмхтэн байгуулалтын ажлууд. Одоо ихэнхдээ иргэд юу яагаад вэ? Иргэд зам бодог хэрэгжүүлэх хүүхдэд болоо. Энийг эргээд иргэдийнхээ замсаар засахтаа бүгд юуныхаа зохион байгуулалтаар орон нутгийн иргэдийн оролцоотойгоо юм хийх ийм ерөөсөө хэлдэг байна. 20 сая доллар бол иргэдийн оролцоо шууд хурцтай авахыг тухайн банкны иргэд өөрсдөө тоглоомын талбайд тасдаг. Өөрсдөө хашаа байраад тасдаг. Ийм нарийн зохион байгуулалттай юмудаа хийлгээд иргэдийг сайн оролцуулах хэрэгтэй байна. Ийм олон талын одоо иргэдийн оролцоо байгаад одоо энэ улсаас авах урамшуул биш иргэдийн урамшуулж ажиллах хэрэгтэй байна. Ийм саналыг би тавьж өөр саналаа. Асуулт өөрөөр хэлбэл тухайн санал чиглэлээ. Энэ хэлбэрээс гинбэрхээ хэлбэрээс
제일 다르신다고 얘기 안 하죠. 생각하는 것에 힘을 붙여서 사업을 공부를 약히 줄서 무스게 해서 제 나라에서 가르칠 수 없는 말씀을 아니면 또 얼토록 것을 일교적으로는 실제가 사실 그게 자체가 대부분 어떤 우리로서 들만 이익 작품 쓰다고 말로 작품 쓰는 것들은 예를 너희가 이제 퀄리티 봐서 샤프가 너라 알아서 뭐 저걸 이렇게 다시 가서 제일 구제에 따라서 너가 제일 좋아하는 그때 샤프로 보면 나이지니까 인터뷰로 저기 있잖아요. 길고 길죠. 길까지 한국가 샤프가 보신다. 얘가 샤프가 인터뷰로 이렇게 한국가 일 주시들 아프스들 이렇게 어떤 일종까지 갖고 나타나고 그러면 무슨가 할 때는 와르만 같은 인터뷰로 나타나지 그래요. 자, ганцхан байргүй юу бидний үед юм шиг байлээ. Ахмадын ороо, Сүхбаатар сумын ахмадын ороо. Бараг хурлаа бараг айдын томхон өрөөтэй айдын өрөөнд очийг нь холгүй явдаг шүү дээ бид нар ч.
Тэгээ энэний тэр хөрөнгө оруулалт нь ямар явж байгаа, ямар чатандаа яваа, хариуцах одоо яг айл газар одоо энэ бол сум биш юм байл л да. Сумаас хариуцдаг юм байл. Аймгийн энэ л одоо санхүү талаас хариуцлал хийгдэж байгаа төсвөөс бодоход мөнгө гарч байгаа юм шиг лээ. Тэгээ энэ ямар шатандаа явна гэдгийг бас тодруулж асуух гэж би бас ирсэн байгаа. Уг нь болж игэл одоо бид нар чинь байрандаа орчвол энэ халаалт дуусахаас өмнө халаалтын шалгаад авчмаар байна. Бас энэ дээврийн засвар нь юу гэдэг юм бол тэр ямар шатандаа яваа энийг бас одоо яг хаанаас хариуцдаг юм бол энийг бас тодруулаад асууч гэж утсан. За өөр зүйлгүй баярлалаа. Тийм засагддаг шүү дээ. Яг танаа төлөвлөгчдийн байдлаар хариу өгсөн үсгээр тодруулъя. За одоо талбай ахмадын байдлаар бас тодорхой тавьсан боловсрол энэ гол үйлдвэрийн сүмийн администрацийн байсан. Энэ тэнийг яриад шүү. Хоёрдугаар наадсан. Хоёр давхар тоосон доороо бол нөгөө хөгжлийн мэдлэгтэй хүүхдүүдийн сувилс дэлгүүр байсан. Мөн. Тэр худалдаж авч байгаа. Тэр худалдаж авч байгаа. Энэ тодруулж тэр үгүй. Одоо нэмэлт сайн юу яриад нэг ахтай ажиллах юм яаж үгүй. За сайн байна уу та бүхэн өдрийн мэндийг хүргэе. За тэгээд юуны өмнө одоо орон нутгийн хөгжлийн цагийн төсөв хийгдэж байгаа энэ сонсголыг сонсож байгаа одоо аймгийн иргэдийн хурал одоо түүний ажлын албаныхан талбар хэлхийхээ хамгийн гол нь иргэд маань энэ үйл ажиллагаанд багуудын төвтэй иргэд ирсэн байна. Дуу хоолой хүргэж байгаад маш их баяртай байна. За тэгээд мөн төлөөлөгчдөөс маань та бүхнийхээ дуу хоолойг сонсоход нэгдүгээр агийн төлөөлөгч Алтан Хундаг, Эрдэнэ 3-р агийн төлөөлөгч Эрдэнэ Сайхан, 3-р агийн төлөөлөгч Инх Чимэг дарганаар одоо хүрэлцэн ярьж 4-р агийн төлөөлөгч Мөвтяа Бэнибиг оролцож байгаа. Тийм болохоор та хэд маань иргэд маань бас энэ сонсголын дараа төлөөлөгчдөө хэлэх үг байвал одоо хандаад хэлээд аваарай. Тэгээд ерөнхийдөө 4-р агийн хувьд бол иргэдийн оролцоо багийн хөгжил гэсэн ураа тавьж байгаа. Тэрэнд хамгийн сайн нийцдэг төсөв хөтөлбөр маань гэвэл энэ орон нутгийн хөгжлийн сангийн төсөл байдгийн төсөв тийм байдгийн. Тэгээд иргэд маань одоо манай энэ хоёр ээж маань гэхэд санаачлаад нэг газар 4-р агийн тэн дээр нэг хөөрхөн арга хэмжээ зохион байгуулах жижиг хэд үгийн зөв хандаад жижиг төсөв бичсэн байна. Энэ ээжээ цааш нь хөгжүүлэхүүднээс та хэд маань санаачлаараа нэгдээд ийм хөөрхөн ажил арга хэмжээг бас хийж болох юмаа гэдэг үднээс өнөөдөр нөгөө иргэд оролцоотой ажиж мэдээлэл донд байгаа иргэд маань одоо илүү их юмд хамрагдаж илүү их одоо нийтэд хамарсан ажлыг зохион байгуулж уриалж чаддгийг шүү. Та бүхэн маань дуу хоолой явж болж явдгийг шүү. Та хэдтэй бас чинсдгийн одоо тийм халуун талхах хэлхийхээ гэж бодож байна. За тэгээд энд бас гүйцэтгэгч байгууллагын маань төлөөлөлтөд ирсэн байна. Анхан шатнд бол одоо багийн засаг дарга маань яг энэ цаг үед орон нутгийн хөгжлийн сангийн төсөөр юу та бүхэн маань тулгамдж байгаа асуудал чинь юу байна гэдгийг баг бүр дээрээ гаргаж санал асуулга авч байгаа шүү. Та яг маань идэвхтэй оролцоорой. Дуу хоолойгоо яг тулгамдаад байгаа асуудал одоо манай мегаах өнөөдөр сүүхийнхаа асуудлыг ярьлаа шүү дээ. Тэгээд тэрийг нэгтгэхэд бас оруулаад өөртөө манай идэвхтэй иргэд чинь манай 18-аас дээш насны тэдэн иргэд байна. Манай гудамжинд тэдэн иргэн байна. Тэгээд өөртөө санал асуулгын хуудас хүртэл
та тийм очиод нэг яриа хийгээд өгөөч гэд явдаг. Энэ илүү их үйлдэл байдгийг шүү. Тэгээ санал асуулганда явагдаж байгаа. Тэгээ аливаа ажил арга хэмжээ болоход бид тиймдээ цаасаа орчихсан нөгөө санал асуулгуудаа аваад явж байгаа шүү. Та маань идэвхтэй оролцоороо гэж хэлье. Тэгээд ерөнхийдөө бас удирдлагуудынхаа зүгээс ч гэсэн тендер шалгаруулалтын дээр орон нутгийнхаа аж ахуйн нэгжүүдийг дэмжиж илүү их төлөвөө энэ дээр анхаарч тавиач ажиллаач гэдгийг бид бас нэг газараас гүйцэтгэгчид ирээд явхад гүйцэтгэх нь ямар ах орон нутгийнхаа байгууллагатай одоо жил болгон хариуцлага тооцоод явж явах бас хэрэгтэй юм аа гэдэг орон нутгийнхаа байгууллагуудыг дэмжиж гэдэг саналыг бол бидний зүгээс харуулдаг. Тэгээд орон нутгийн гүйцэтгэгч байгууллагууд маань ч гэсэн одоо тэр олцож байгаа ажил дээр бас мэргэжил арга зүйн талаас бас чанарын өндөр гүйцэтгэх төвшөнтэй хийж байгаарай. Тийм бол хайр маань дэлхийн өмнө хангалттай боломжтой байх шүү гэдгийг хэлье. За ингээд баярлалаа. Жанат нэг асуулт байна гэж байна. Энэ орон нутгийн нөхцөл сангийн төсвийг бүрдүүлэх тусгай нөхцөл дэвсгэртэй үйлчлэж байгаа явуулж байгаа. Одоо компани боолуурхан чиглэлийн хамгаалалтын чиглэлийн компани энэ орон нутгийн төсөв бүрдүүлэхэд ямар үр ажиллагаа хийх юм бэ? Одоо тэр орж байгаа төсөвд төвлөрүүлж байгаа энэ сан төвлөрүүлж байгаа юмыг нар дээр одоо ил тод болох тийм боломж бий. Ер нь бол одоо энэ дэвштэй бас нэг гайхшаад байдаг. Нэг асуудал энэ байна. Шийдэл болтон хэрэг ацуух компани. Энэ том компаниудаас энэ орон нутгийн хөгжлийн сан ямар хэдийн хэмжээний ямар төсөв жил төвлөрүүлдэг. Энэний нэг одоо ил тод болгож ард иргэдэд мэдээлэл өгч юм байна. Тэгэхгүй болохоор зэрэг одоо иргэд бол эргэлцдэг юм дээр. Өөр л одоо ингэж орон нутгийн байдлыг хоо хамаад өдөржингөө болгоно ачаад техникийн нөөцүүд одоо ингэж ирсэн. Энийг хэд болохгүйгээр тэгээд энэ одоо манай аймгийн төсөв бол үнэхээр бага байна. Эдний хийж байгаа юм дээр бол ачаад харах үнэхээр бага. Энд бол манай нэг үеийнээс хэлмийн ард иргэдийн одоо эдгээр төшөөрөж өгч шээ. Энийг бидний хоёрдугаар жишээ зүгээр жишээ. Одоо энэ дулаан дөрвөн зам дээр 10,000 төгрөг 10,000 төгрөг авчгаад энэ маш их мөнгө орж ирж байна. Тэгсэн мөртөө энэнийг зоолж бигээ байна шүү. Улаанбаатар зэдв хазаагаад Улаанбаатар хотын зүгээр нэг залуугийн компани орж байгаа. Аймагт ерөөсөө ямар ч юу байхгүй. Энэ миний бид одоо бас анхаарч бидний бас зөв ойлголт өгмөр байна. заавал эхний асуултанд нь хариулъя орон нутгийн хөгжлийн сан орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн хэрхэн бүрдүүлэх дээр би хариулъя. Орон нутгийн хөгжлийн сан бид нар одоо 25-26 оны хөрөнгө оруулалтыг юугаар хийдэг вэ гэхээр өмнөх оны үлдэгдэл байж болж байна. За тэгээд нөгөө нэг итгэвчрээр хуваарлагдсан дүн гэж одоо нөгөө сангийн яамнаас өмнө нь бол төсөвлөлийн байгууллагаас олгогдсон 100 сая 800 сая яриад байгаа. Энэ итгэвчрээр гэхлээр тэр нөгөө нэг сум аймгийн тухайн суманд аймгийн төвөөс Улаанбаатараас заслагдсан байдал тухайн сумын иргэдийн тоо амжиргааны түвшингээд тодорхой энэ төсөлтийг хангалтын үзээд энэ итгэвчрээр олгодог тогтмол одоо ерөнхийдөө байнга манай сумд олгодог энэ нөгөө 800 сая яриад байгаа энэ мөнгөнд. За тэгээд малын тодорхой албалдаг гэсэн ийм гурван хөсрөөр орон нутгийн хөгжлийн сан бүрддэг. Одоо давхар тавхад санал шилдэг багийнхандаа иргэдэд санал малын тодорхой албан татвараа цаг хугацаанд зөрчилгөөхийн дагуу төлөөрөө эргүү татвар чинь улс аймагт татагдахгүй зөвхөн буцаад эргээд малын тодорхой энэ орон нутгийн хөгжлийн сангийнхаа журмаар мал бүхий иргэдтэй малын сандаа тухайн сандаа юу шууд буцаагаад зоохот юу зарцуулагддаг.
Одоо зарим сум бол балын тодлого албан татвар цуглуулсан мөнгөөрөө одоо тухайн хэсэг энэ дөрвөн айл нийлээд татвар өгсөн байлаа. Тэр дөрвөн айлуудын донд одоо ходог гаргаж өгч гэдэг юм. Ингээд яг тэр чигээрээ буцаад зарцуулагддаг. Ийм гурван их усөрөөр орон нутгийн хөгжлийн сангийн фонд бүрддэг аа шүү. За Сүхбаатар сумын нөгөө нэг дээвэр фасад гэж ярьсан тийм тэрэн дээр одоо нөгөө ахмадын байрныхаа засвар дээр та ахмадын таанд хуралдаа очиж оролцоод ахмадын байрныхаа дээвэр байртаа орсон бол дээвэр цэцэл гээд цаасан дээр санал авчиж өгөөд багийн редимэдийн хуралдаа өгсөн үү багтаа өгсөн үү. За тэр багаас онцгой айл шатндаа байгаа. Тэгээд сум нь эргэлттэй хассан байж болно. Эсвэл өөр санхүүжилтийн их үйлдвэрээр хэрэгжүүлэхээр одоо сумынхын эргэлт болно. Одоо энэ жил юм уу 10 онд ч юм уу алгасан энэ шалтгааны бол та багаасаа аль эсвэл багцын эргэлт явуулсан бол сумын нөгөө ажлын хэсэг цагаан ажлын хэсэг болон сумын иргэдийн хурлаасаа асууж болно. За ямар хөрөнгөөр юу яадаг вэ гэхээр би бас энэ шилжих хөрөнгөүүдийг хэлээд өгчөө. Сүхбаатар сумын хонлын тогтоолыг таалхад хэлээд өгчөө. Энэ болохоор 24 онд хэрэгжиж эхэлсэн Сүхбаатар сумын гудамж талбай камерчлалт хийх энэ ондоо үргэлжлээд явж байгаа юм байна. 8 дахь баг дээр хийж байгаа ходог барих үргэлжлээд явж байгаа юм байна. Тэгээд шинээр болохоор зэрэг 1-5 дахь багийн камерчлалт 2 дугаар баг Баянхан 4 бор гомой 5 ганц ам 7 дугаар багийн гэрэлтүүл нэмэгдүүлэх бол шинээр 25 онд орж ирсэн. Гудамж талбайд засвар шинжилэл хийх, явган замын товчлолт хийх гэдэг орхон 6 дугаар баг дээр шинээр за Сүхбаатар сумын 3-6 дугаар баг дээр багвар усны шугам татах ажил байгаа юм байна. За гэрэлтүүлэг явган зам, дугуйн замын товчлолт ганц зам 7 дугаар баг 10 давхрын улсаас 1-р сургуулийн уулзсан хооронд гэсэн ийм шинэ ажил болж ирсэн. Сурагчийн ширээ санал худалдаа авах гэдэг ерөнхий боловсролын 2-р сургууль гэсэн ийм ажил бас шинээр орж ирж байгаа юм байна. За багийн хөгжлийн төвийн засвар гадна талбайд орчилт хонгор морь 1-р баг дээр 25 онд хүүхдийн тоглоомын талбайд засвар хийгээд 2-р баг орхон 6-р баг хоёр дээр байгаа юм байна. Ортны засвар гээд 2-р баг барилгын 24-27-р байран дээр байгаа юм байна. 1-р баг дээр болохоор авто зам, явган замын засвар байгаа юм байна. Малын тод болгон татвараараа юу гэж төлөвлөсөн бэ гэхээр Сүхбаатар сум маань өвчтөж жилийн нөөц бэлдэх малжуулах төслийг хэрэгжүүлэх гэсэн ийм хоёр ажил санаачлаад 15 сая 18 сая төгрөгийн төсөл тавьж бодлого баталсан байна. Энэ ахмадын байранд хөлбөр нийгмийн амгалан яамнаас шилжих хөрөнгө тийг хөрөнгө 24 төсөл хийсэн юм. 24 500 сая нөхцөл энэ онд болохоор 500 сая болж ирсэн. Тэгээд тэр нь тусгай хэрэгтэй хүүхдийн зөвлөл ахмадын хөгжлийн төвөөс энэ хоёр нь шилжих. Тэгэхээр улсын төсөөс орж ирэх болсон байна. Ерөнхийдөө бол томоохон аж ахуйн нэгж олоолсон дотор ерөнхийдөө аймгийн орлогын төсвийг бүрдүүлдэг хэсэг байгаа. Аль компани нэлээс ерөн бол том компаниудаа их манай орлогыг бүрдүүлдэг байгаа. Тэгээд тэрнээсээ залхуулаад бид нар оног төсвийн дадлыг төсөв хуваалцгаа гэсэн. Орон төвчөөс Сэлэн аймаг орон төвчөөс хэвлэх хөлт бол асуулт асуух. Орон төвчөөс энэ их усрээс ордог байхгүй. Энэ уулуугаар сангийн амнаас хуулиад гэдэг ирдэг байхгүй. Манай дээр энэ жил болохоор 31.2 тэрбум. Үүнээс 17-аас өмнө болохоор 19.8 тэрбум. Аймаг төвлөрөх орон төвчөөс болохоор 11.4 тэрбум. Тэгээд энэ дотор итгэл зүрээр жилийн гүйцэтгэлийн үнэлгээ ашиг малтын хайртай тусгай зөвшөөрөл, ашиг малтын тусгай зөвшөөрлөлийн төлбөр гэдэг ингээд дөрөв хуваагдаж саруулга аваад байгаа. Манай Сэлэн гэцэг бууцыг юм дээр аймгийн ердөө төлөөсний онлын тогтоол түрүүний дараад нөгөө хуваар сарын хуваар захирамжид бүгд нийлдэг. Тавьсан байна. Энэ сайт дээр байгалаа одоо шилэн зэрэг манай аймгийн ердөө хурлын өөрийн сайтн дээр хурлын тогтоол шийдвэр гэдэг дотор 25 оны төсөв дотор яг саяны ганцхан университетийн хэлдэг энэ орлогын бүрдүүлдэг ийм төрлөөр хэдэн орноор байж байгаа. Уулуурхай нийгмийн хариуцлага хүрээлэх гэх юм уу тийм орлого өдөр тухайн орон нутгад сан байгуулсан байдаг шүү. Бюро хөгжил сан гэдэг юм уу улам өөрөөр бол
өөр одоо бусад уулзалтанд явсан компанийн сумдууд эдгээр нь сумынхаа одоо ярилцаад сан байгуулаад сандаас жил мөргөө тодорхой хэмжээний хөрөг игээд тэрнээсээ журмынхаа дагуу гаргаад тодорхой журмтай байдаг байгаа. Тэний журмын дагуу зарцуулагдаад орон нутгад хэрэглэгдээд явж байгаа. Бас ямар аймгийн төсөв, Улаан сумын төсөв осол дагуулыг боо яаж байгаа юм да. Өгүүлж тодорхой хэмжээний шийдэж өгч. За дөрвөн замын нөгөө маргадаг видеоос тавруулж асуусан улсад шууд ордог орлого аймагт авах боломжтой. Тэр үйл ажиллагаач өөрөө тээврийн төвөөс тавьдаг юм аа шүү дээ. Шууд хураамжнууд замын Тэгээ байна. Өөр асуулт байна. Мөн тэр хүн бол зохион байгуулалт гэж хэлж ирсэн да. Одоо энд хамгийн гол нь тухайн сум орон нутгийнхаа багийнхаа идэвхтэй иргэд ирсэн гэж би ойлгож байгаа, харж байгаа. Тийм учраас энэ идэвхтэй санаачлагтай зөв бодолтой улсуудаа тэр А сертификат буюу тэр тендерийн үйл ажиллагаанд нь оролцуулъя, шудраг үнэн зөв явуулъя гэдэг талаас нь асууж байгаа. Нэгдүгээр асуулт. Хоёрдугаар санал. Өнөөдөр Сүхбаатар сумын төсвийн хөрөнгөөр л орж байгаа л да. Нэгдүгээр хокийн талбайн гадаа хүүхдийн хувц солих гэдэг нэг богоонч хийцэн байна. Би өнөөдөр өөрөө бичиж харлаа. 19 сая 500 мянган төгрөгийн өртөгтөө. Гэтэл тэрнийг зүгээр нэг за энэ тэндээс орж ирсэн хуучин маань цадаад гадна талаа төмөрлөөд тэгээ болоо. Гэрэлтүүлэг алга, сандал алга, ширээ алга. Тэр стандартын шаардлага хангасан юм ерөөсөө иймэрхүү юм болчихгүй дээ. Тийм учраас бид тэр бол манай орон нутгийн юу биш үү? Аж ахуй нэгж биш үү? Аж ахуй нэгж хоршоо. Орон нутгийн аж ахуй нэгж хоршоо байсан би өнөөдөр очиод танах яагаад тийм чанаргүй юм хийж байгаа юм бэ? Энийгээ гүйцэтгэе чи. Тэгтэл нөгөөдг нь хүлээгээд авцсан. Бүр юмнууд над дээр одоо байна. Тэгэж болохгүй байх. Бид иргэдийн төлөө, нийтийн иргэшилтийн төлөө, хүүхдийн төлөө л уулна дуурж гарч ирсэн улсууд шүү дээ. Сургуулийн захирал хүртэл хүлээж авлаа бид хөрөнгөндөө маш сайн өндөр чанартай төвшөнд хийцэн байна гэдэг ингээд тоотчих өгсөн. Гэхдээ энэ мэтчлэл инхээр нөгөө бидний энд ярьж байгаа үр дүн чинь байхгүй болоод байгаа юм. Тийм учраас тэр А сертификатыг одоо манай иргэдэд хамаагүй тийм зохион байгуулалт би иргэдэд суулгамаар байна. Тэгтээ усудаа. Зөвхөн би гүгээд бол бас чадахгүй. Бас нэгдүгээр нэг нэр хоёр хач аавна, хоёрдугаар хурж үрдэж чадахгүй л дээ иргэдэд. За тийм. төлөвч харамс аймагт тэгээд заахын аймаг сумаас тусцсан тэгээд заалт хойд үзэн сургалт явагдаад дараа шалгалт аваад шалгалтанд тэнцсэн хүмүүст нь аавар сертификат олгох төрлийн сургалт явдаг байсан. Явдаг одоо ч явж байгаа. Гэхдээ одоо ч захин болсон юм. Жилд хоёр болоод байна. Одоо 7 хоног орчмын өмнө одоо сая аавар сертификат авах сургалт зохион байгуулагдаад Сүхбаатар сумд хаангийн өмнө зохион байгуулагдаад 7 орчмын юм байна. Тэгээд дараа нь бол баруун бүсгээд сайн дээр гэдэг нь бүсчээ зохион байгуулагдсан. Энэ болохоор худалдаа хойшлооны газар зохион байгуулагддаг. Мөн онлайн сургалт нь болохоор тендер зэгөөцөг юм байна. Сайтад сургалт гэсэн цэцрүүн байгуулагддаг. Тэгээд сургалтаа аваад 2 хоногийнхоо сургалт хичээлүүдээс олж гүйцэтгэх дараа шалгалт өгөх хэрэггүйсэд ингээд бол онлайнаар шалгалтаа өгж авдаг. Хөвчлэн манайхан таньмаар хүсэлтэй байдаг. Тэгээд энэ дээр ахаа сургалтаа хангалтын газар
4-р сард бас дахин тохиол оолно гэж хэлсэн. Хуваараа өөрсдөө маш олон хүн болж нэг бол хүсэлтэй суралцтай зохион байгуулалт авч болно. Эсвэл нөгөө нэг тендертэй гүйц хэмжээнд ороод онлайн сургалтанд нь хамрагдаад 80,000 төгрөг төлбөртэй төлөөлөл төлөөд шалгалтанд ороод сертификат авчих юм бол одоо нас хойш 3 жилийн хугацаатай байсан сертификат одоо хугацааг болсон таныг байх хугацаанд нөгөө хэрэглэх боломжтой хугацаанд болсон гэж байна. Тийм. За нэмэлт Монголд юу зүгээрээ энэ хулгай боловсронд зодолж байгаа тендер үнэлгээний хаваа байгуулах ажил дээр бас иргэдийн оролцоо хангах гэдэг яг сертификатн дээр ч сертификатын бас хаваа оролцоо муу байдаг. Тэгэхээр яаж яаж тэр яаж багш магч нь сертификатыг хүчээр сундаас нь сургадаг мөрөдөг ингээд ийм байдлаар тэд нь оролцсон шүү дээ. Сумын сертификаттай хаваа болчихдог. Нөгөө үнэлгээд сундаас зарлаж байгаа тендер гэхээр нөгөө сертификаттай хэдэн л хэрэгэлтэй гэдэг. Ийм нөхцөл байдал тодорхой сумдууд дээр үүсдэг. За аймаг дээр ч бас заримдаа хавар байдаг. Хавж авах нэг оролцоогоо байдаг шүү. Тэгэхээр сертификат сертификатын сургалтын суурьлал одоо хоёр төрлөөр байгаа сайн ойлгож байна. Захимаар ирж сургалтын суугаад сертификат шалгалтыг сертификат авч болно. Тэр захимаар бас сургалтын хамгаалаад сертификат нь хамгаалж болно. Тэрийг харин ангийн ном дээр хулгай авах газар дээр бүртгүүлэх хэрэгтэй. За би сургалтын хамгааллаа. Энэ тагн дээр болж байгаа бол тэр хулгай авах газар ч өөрөө одоо сургалтаа хийж байгаа. За сэдвээс ч хатаад одоо сургалт зохион байгуулах болчихсон. За өөр төсөөлөлт холбоотойгоор тодруулах нэмэлт тайлбар их юм бидний бас хууль холбоотойгоор тийм тайлбар их юм дээр оролцож. За их сайхан. За танд өдрийн би өнөөдөр сонсол болох чинь нэлээд хэлттэй нэлээд сайн оролцдог байхыг хэлмээ. Тэгээд санц бодлохгүй жаадгүйгээд яг цагтаа яасан бас тэр хэрэг бас дэвтэрсэнгүй нэгдүгээр нэлээд сайн цуглахгүй байна тийм. Дээрээс нь нэрдээ урлаас бас би бас энэ мэдээлэлтэй холбоотой юм дараагаахаа энэ мэдээлэл өгөхдөө одоо өнгөрсөн онуудад 20, 22, 23 онуудад энэ нэрдийн оролцоо хэрвээсэн тийм сонсгол хийгээд одоо энэ баг нийтийн хурлаа хийгээд нэрдийн нийтийн хурлаа хийгээд тэндээсээ гарсан ямар саналууд гараад тэр нь нэрвэрээ энэ орон нийтийн хөгжлийн сангийн төсөв тусалдаад тэр нь ажил хэрэг болгоод тийм сундуудаас ийм нэг тоо мэдээллүүдийг хацаж аваад энэ иргэдэд өгөөд үнээр сайн суман тэр дээр бүр иргэдийн нийтийн хурлаар маш сайн хийгээд тэр төсөв хөрөнгөө үр дүндээ зарцуулаад тийм кейс эдгээр байвал тэрийг сайхан ингээд үзүүлээд зураг хөртөн үзүүлээд ингүүл иргэд бид нар бас тэрийг хараад бас итгэвчих тийм эер хандлага ажиллаад нь тэгэхгүй ингээд мэдээлэл болохоор одоо саяны явуулсан мэдээлэл бол ерөөсөө юу ч ойлгосон. Тэгээд тэр нөгөө тендер код сегмент дээр байгаа нөгөө юу вэ? Тендерийн чагсаалтууд байна. Тэгээд одоо цаашид энэ одоо болно цаашид энэ иргэдийн нийтийн хурал яаж явах юм? Яаж зохион болгох юм? Хин зохион байгуулаад тэдний тавхан тэдний хугацаанд ингээд оролцоо саналаа ингээд дэлгэрэнгүй иймэрхүү мэдээллүүдийн хүчээр цугласан дээр цаашдаа тэрнээр тавхан маань анхаарч дараа хуралтай гэж хэлье. За зөв за яг саналыг бол үлээж авч байна. Энэ бас тодорхой мэдээлэл бол дэлгэрэнгүй биш тодорхой юу гэж байна. Гэхдээ бас нэг талаас бодох хэрэгтэй. Энэ өөрөө яг тавхан мэдээллийн сонсголын тухай хуулийг сайн хараад энэ бол зүгээр төсвийн хяналтын сонсол дотроо орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөсөн хөрөнгөний хүрээнд ярих ийм сонсгол. Таны яг яриад байгаа одоо орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөний оруулалт нэрээд яах вэ? Яг өнөөдөр энэ сургалт мөн явж байгаа байхгүй. Энэ сургалт цаа явж байгаа байхгүй. Үндсэндээ тавхан ийгэж оролцсон тавхан ингээд ийм гэж. Уг нь бол үндсэн яг сонсгол агуулга яг гол зорилго нь яг орон нутгийн хөгжлийн сангийн
Өнгөрсөн 25 онд хийгдэх ажил арга хэмжээний талаарх мэдээллийг өгнө. Иргэдэн тэр мэдээллийг сонсох өөрсдөө мэдээлэлтэй болж авч байгаа юм болж байгаа байхгүй. Райд нэг юм хийж байгаа, нэг хийж байгаа хийгээд гэсэн. Энэс хаш мэдээлэл бол маш нэлээд дэлгэрэнгүй бэлтгэж явуулж байна. Юу явуулж байна. Энэ өнөөдрийнх бол нөгөө асуулгынхаа хүрээнд яг төсөвтэй холбоотой асуудлаараа мэдээлэл өгчлөө. Тэгээд төлөөлөгчд маань баг дээр нөгөө нэг үйл ажиллагаа зохион байгуулахдаа одоо цэмдж мэргэжилтэн маань очоод сургалт мэдээллийг байнга одоо бидний үсгэлээр хийгээд өгдөг байгаа. Тийм учраас таад маань үйл ажиллагаанд бас татнаа оролцуулах боломжтой. Одоо манайх 120 айлын сүүх 4 сарын 5-ны өдөр хуралдаар төлөвлөж байна. За тэрнээр бас одоо мэргэжилтэнтэйгээ сургалт зохион байгуулъя гэдэг давыг ярьсан байгаа. За намын нутгийн хөгжлийн сангийн төслийг багийн иргэдийн нийтийн хурал хийж энэ төсөө бас хэлцдэг тий одоо баг дээр хэрэгжүүлээ байгаа ямар ажил өөрөө байна энэ төсвөр хийх ажлаа эренблэх ёстой юм байна. Энэ манай удаа багийн хувьд багийн иргэдийн нийтийн хурлын дарга нэг сонгуул болохоор багийн даргын одоо сонгуул болохоор багийн иргэдийн нийтийн хурлыг хийдэг. За тэнд бол ёстой нөгөө нэг намын юмч бас одоо яг таашин ингээд ардын намаадсан нам хүн нам гэдэг ингээд арайгаар олон төлөөлөгчдөр 300-400 хүнтэй багийн иргэдийн нийтийн хурлаа хийдэг. За өөр үед бол би энэ урдгаар баг дээр би одоо 27-4-5 жил амьдарч байна. Тэгэхээр би нэг ч удаа багийн иргэдийн нийтийн хурал болдгүй юу бүр ердөөсөө мэддэггүй байсан. Сүүлийн үед багийн дарга одоо эмэгтэй хүн болсноор энэ орон нутгийн хөгжлийн сангийн санал авч яана гэдэг саналын одоо хуудсыг бид нар бүгэлж өгсөн. Тэрнээс биш яг тийм нэг үнхээр яг ингээд багийн иргэдийн хуралдаа тэнд иргэд нөгөө 300-400-аараа ирээд саналаа өгч ивэл уг нь үр дүнтэй юм байна. Тэгээд дөрөв энэ хүмүүс ч бас хэмжлээ л да. Нэрээр за бүгдийн тоглоомын талбай байлаа гэдэг тэр бүгдийн тоглоомоо багийн иргэд нэр авчаад сертификатгүй бид нар очиод зургийг аваад нэгэн бол хийж явах явцад бид нар нэрээ хятадын бодлоор бодож гинөө, төврийн бодлоор бодож гинөө, модны бодлоор бодож гинөө тэрийг бид нар хянаад ингэх бас боломжтой юм байна гэдгийг бас ойлгож байгаа. Тэгээд нэг юм бас тодорхойлсон. Энэ багийн иргэдийн нийтийн хурал тэр нөгөө багийн даргын хуралтай хамтдаа ингээд нэг нь үнэн тооллоо, худлаа тооллоо гэж байгаа ингээд нэг багийн иргэдийн нийтийн хурлын дарга гэдэг хүн сонгогдсон юм байна. Тэгээ миний сонсноор бол би зөвхөн нөгөө юм сонсон юм аа гэж байна. Тэр багийн иргэдийн нийтийн хурлын дарга гэдэг хүн одоо сар бүр тэр тогтмол урамшуул авт юм уу? Жилд нэг удаа урамшуул авт юм уу? Багийн иргэдийн нийтийн хурлаа ямар хугацаанд яаж хийх ёстой байх юм бол бас энэ талаар нэг мэдээлэл авъя. Сэдвээс жоо хазаагаад байна. Одоо бүр багийн хуралын талаарх мэдээлэл байна. За яг гэхдээ хамгийн асууцыг гаргах хэрэгтэй хариулъя. Багийн иргэдийн нийтийн хурал гэдэг байгууллагч иргэдийн анхны шатны хурал гэсэн байгууллага. Хоёрдугаар засаг захааны нутаг дэвшилт эзэн тухай хуулинд одоо өсөлтний удаа хуралдана гэж заасан байгаа. Өсөлтний удаа хуралдана. Тэгээд багийн иргэдийн нийтийн хурлын даргын урамшуул гэж одоо өмнө засаг захааны нутаг дэвшилт эзэн тухай хуулиар багийн засаг даргын үндсэн цалингийн 30% тавьдаг хэмжээний урамшуул олгоноо сарвар олгоноо тэгж жаа. За манай төрийн сангаас би бол хууль ярьж төрийн сан бол төлөвлөлттэй гэж. За ямар ч нэг тийм урамшуул олгоно гэж зарцсан одоо
оролдоод явж байгаа. Тэгээд өөр одоо хөө гэдэг юм уу тийм хэцүү хөлтөд буюу үндэслэл байгууллагаас одоо тэгээд сонгосон нь бол тэр хүний багийн одоо 2 жилээс сонгох шинэ хурлаар одоо энэ багууд хурлаар байгаа Улаан тосгын багууд тийм хурлаар байгаа. Тэгээд одоо хурлаар даргаа сонгох 2 дээр дараа бол 2 жилийн хугацаа. За энэ хэсэг сонин хийцрүүлсээр хурлаа болгон хурл дарга сонгоод хурл болгон дээр дарга сонгох өслөд одоо болсон байсан шүү дээ. Тухайн хурлааны дарга сонгох. Одоо бол нэг сонгосон бол 2 жил. Тийм байдлаар сонгож байгаа шүү. Одоо одоогүй нэг багийн үеийн хурлууд сонгох байх, хурлах байх. Энийг бодлооч. Одоо энэ хурлын сэдвч холбоотой юм яриа шүү. Тэгвэл одоо таны хурл асуудал тусдаа юм. Одоо энэ зүйлсээр хурлаа яаж хурдлуулах болоод тавьдаг гэж байна. Мөнх тусдаа асууж байгаа. За өөр яг сонсголын сэдв агуулга та нийцсэн асуулт санал байвал байхгүй та одоо ингэ байгаа.